Гэ буян дөржиг бусдаас их хэмжээний хөрөнгө залилсан, гурван чөчгөнд бүрдүүлсэн, бусдыг хүнд нустаг гэмтэрэгт үтгсэн зэрэг зүйл ангаар прокуророос ялдаг дүгнэлт үүдэн шүүх шилжүүлжээ. Үүнтэй зэрэгцсэн ноёд группээс гэ буян дөржиг хэлмэгдэж, эс билэгт гэдэг хүнд хамаг хөрөнгө ардчилсан утгатай мэдээлэлүүд гарлаа. Монгол Улсын давуу жүжигчин Ариуна мөн гэр бүлээ өмгөөлсөн мэдээлэгч телевизээр хийсэн юм а. Эсрэг тесрэг байр суурь олон төмнийг төөрөгдүүлж хэн үнэн хэлээд байгааг дүгнэхэд хүндрэлтэй болоод байгаа үед ноёд контракшны компани захирал эс билэгт ТV8 телевизээр ярилцлага өгснөөр асуудлын зангалд тайлбарж эхлэх боллоо. Тухайлбал хэлмэгсэн гэгдээд буян дөржин иргэн билэгтэд өөрийн компани 540 сая худалджээ. Билэгт орон сууцны барилгын сэлэн 8 төслийг амжилттай хэрэгжүүлж их хэмжээний ашиг олж эхлэх үед нь буян дөрж хууль бусаар буцаан авахыг санаачсан үйлдэл нь өөрөө залингийн шинжтэй. Хууль бус олон үйлд тооны үйлдэл агуулж байсныг цагдаагаас шалгаж прокуророос ялах дүгнэлт үүдэн шүүх шилжүүлжээ. Тодорхойлбол энэхүү хэрэгт гэ буян дөржийн хохирогч нь ноёд контракшн ХК компани ерөнхий захирал эс билэгт тогтоогдсон байна. Гэ буян дөржид хамаарах хэргийг маргааш буюу 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрхийн дөрвөш хэлэлцэх юм байна. Ноёд контракшн ХК компани ерөнхий захирал эс билэгтээс хэрэг явдлын талаар зарим зүйлийг тодруулан ярилцсанаа инхүү үргэж байна. Өнгөрөх 4 дахь өдөр та ТV8 телевизээр мэдээлэл хийсэн. Тухайлбал одоо ноёд группийн ерөнхийлөгч гэдэг буян дөржийн талаар нэлээд тодорхой ярьсан л да. Энэ бол олон хүмүүсийн эргэлзээ бас сонирхсан асуултын тайлбар болж чадсан байх гэж бодож байна. Ямар учраас ийм ярьслаар мэдээлэл өгсөн байх гэсэн ярих. За тэгээ ноёд групп буян дөрж ноёд констракшн ХХК хоёрын дунд маргаан үсээд одоо жил гарan боллоо шүү дээ. Тэгээд араад телевиз хэвлэлээр бол маш их янз бүрээр бичиж шүүгсэн байгаа. За энэ бүхний эцэст бол шүүх цагдаагийн байгууллага энэ дэр бас хэн үнэн яриад байгаа юм бэ гэдэг юмыг тодруулахын тулд ажилласан ингээд жил гарan цагдаагийн байгууллага шалгаад яг өнөөдрийн байдлаар энэ одоо хэрэг дээр хэн болоод явж гэнэ гэдэг асуудлаар тайлбар хийх цаг нь болжээ гэж үзээд би ТV8 телевизээр анхудаа энэ одоо хэрэг маргааны талаар ярилцлага өгсөн юм байгаа. Тэгэхдээ уул нь бол анхан шатны шүүх хурал болсноос хойш энэ маргааны тухай олон түмэндээ дэлгэнэ гэсэн миний бодлол байсан. Гэвч одоо саяхан 10 хоногийн өмнөөс мэдээллийн хэд хэдэн сайтууд дээр инфо.cgm сайтаас их сурвалжтайгаар ноёд группээс сэрэмжлүүлэг гаргаж байна гэсэн мэдээллийг 4-5 өдөр дараалан тавилаа л да. Тэгээд тэр мэдээлэлтэй холбогдуулаад тэр мэдээлэлд одоо ноёд групп гэхээр нэг эсвэл одоо бич юу гаргаад байгаа юм шиг сэрэмжлүүлэг гаргаад байгаа юм шиг группын хийн констракшн хийн ингээд бас арт түмэн маань ойлгохгүй төрөлцсөн хэвээр байгаа болохоор энд бол ноёд групп гэдэг юм Монгол улсад бол байхгүй гэдэг нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Ноёд констракшн хувь зах компани бол өнөөдрийн байдлаар барилгын салбартаа үйл ажиллагаагаа явуулаад ажил бол хинээ явагдаж байна гэдгийг хэлэх ёстой юм болов гэдэг үгдээс энэ ярилцлагыг өгсөн юм аа. Та хоёрын маргаан бол шүүх цагдаагаас илүү хэвлэрэх явсан л да. Гэр мэдээлэл хэрэгслүүдээр явагдаад байсан, бичигдээд байсан. Өөрөөр хэлбэл таны талаар бол нэлээд таагүй мэдээлэлүүд явуулжсэн. Тэгээд та тэр мэдээлэлээр нэг юм хэлсэлтэй бичүүлсэн одоо нийтлэлийг нэг дороос хэл мэдээлэл тараасан. Өөрөөр хэлбэл тэр компьютерын хүртэл одоо нэг компьютер байсан, сэтгэлзүйн компьютер хэлсэн шүү дээ. Ер нь бол ноёд группийн ерөнхийлөгч гэж өөрийгөө нэрлсэн буян дөрж гэж хүн одоо цагдаагийн байгууллагт өөрийгөө одоо гэмт хэрэг хийгээгүй гэдгийг нотлох баримтаа цуглуулад одоо тайлбар юмаа өгөөд ингээд нотлуулад одоо хэрэг маргааныг шийддэг замаар нь шийдүүлээд явахынхаа оронд хэвлэл мэдээллээр бол ерөнхийдөө би бол гэн буруугүй хүн, би бол хилмигдэж явж байгаа хүн, түүний эхнэр нь мөн бас манай нөхөр бол хилмигдэж явж байгаа хүн гэдэг мессежийг л ард түмэнд тараацсан. За тэгэхээр тухайн үедээ бол би энэний эсрэг мэдээлэл бол хийхэд болохоор байсан боловч энэ хэрэг маргаан бол нэгдүгээрт цагдаа хуулийн байгууллагт шалгагдаж байлаа. Тэгэхээр зэрэг энэ хуулийн байгууллагт шалгагдаж байгаа асуудал дээр
одоо ард түмэндээ ямар нэгэн бодиттой мэдээллийг өгөхгүй байх үүрэгтэй. Энэ нь бол мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулдаг учраас энэ үүргийнхаа дагуу би тодорхой мэдээллийг өгөхгүй нэлээд их хилүүлж нэлээд муугар бичүүлж одоо өөрөөр хэлэх юм бол Буяндарж болоод түүний гэр бүлийнхэн намайг хэвлэл мэдээллээр нэлээд харлуулах гэж оролдлоо л доо. Тэгэхдээ өнөөдрийн байдлаар бол би яг одоо нэг тэдний хэлсэн шиг тийм хар бараан хүн гэдэг нь тогтоогдоогүй байна. Харин ч эсэргээрээ Буяндаржид холбогдох эрүүгийн хэрэг одоогийн өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн шүүхтээр эрүүгийн танхимд одоо 2014 оны 7 сарын 7-ны өдрийн 9 цагт хэлцэгдэхээр энэ хэрэг дээр би одоо Буяндаржийн хохирогчоор тогтоогдоод ингээд очсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээрээс зүгээр харахад үнэхээр одоо Буяндарж гэдэг хүн муруугүй байсан болвол яагаад энэ урт удаан хугацаанд цагдаа шалгах явцад өөрийнхөө гин буруугүй гэдгийг цагдаа прокурор дээр нотолж чадаагүй. Тэгсэн мөртлөөсөө яахаараа заавал хэвлэл мэдээлэлээр би гин буруугүй, миний нөхөр гин буруугүй хэлмэгдлээ гэдэг ийм сенсацийг тарааж идэгий. Энэ бол ерөөсөө л тухайн тэр хүмүүсийн өөрсдийнх нь одоо гин буруутай үйлдэлээ нуун дарагдуулах эсэргээр одоо нэртэй сүртэй гэр бүлийг гүтгэн доромжллоо гэдэг юм одоо гэдэг байдлаар ард түмэнд одоо ойлгуулах гэсэн л тэр гэр бүлийн ааш аршин л гэж би өнөөдөр ойлгож байгаа. Тэгээд энэ дундаа бас нэгэн сонин ярилцлагыг би бол өгсөн л дөө. Тэр одоо жишээлх юм бол хэвлэл мэдээлэл дээр сайт дээр одоо Буяндарж гэдэг хүн ганц удаас гарч ирсний дараа бүх үзэж хиймраас сэргээв гэдэг тийм гарчигтай мэдээллийг өөрөө тавиулсан байдгийг. Тэгээд тэрнийх нь доод сэтгэгдэл рүү нь яваад орохоор ерөнхийдөө тэр сэтгэгдэл дээрээ 51 ширхэг сэтгэгдэл орсон байдгийн. 51 ширхэг сэтгэгдэл орсны 49-ийн Буяндарж гэдэг хүн ерөөсөө өөрөө л бичсэн байдгийг. Өөрөө гэдгийг нь бол тогтоосон. Яагаад гэхээр зэрэг энэ сэтгэгдэл дээр юу ицсэн бэ гэхээр ерөөсөө л биелэгт түүний одоо эргэн тойрны хүмүүс энэ хэрэгт одоо шалгасан байцаагч нар, прокурорын ажилчид, шүүгч, өмгөөлөгчд энэ бүх хүмүүсийг яг нэр усаар нь дис дараалан бичиж ингэж дандаа бараантуулж харлуулж бичиж тавьсан. Тэгээ дандаа ийм харлуулсан комментуудыг бичсэн. Тэгэхээр тэрэн дээр ямар замаар яаж ордгийг бэ гэдээ ингээд судалгаа хийгээд бас зөндөө янз бүрээр ингээд хараад тайлбарлсан юмуд байгаа л да надад бол. Тэгээ тэр нь болохоор зэрэг ерөөсөө эхлээл ороод Буяндарж гэдэг чинь ийм сайхан хүн юм уу, ямар гоё хүн юм бэ? Таныг харж байгаа хүн байна. Энд чи яста дуучин Ариунагийн нөхөр юм уу? Яста сайхан нүдэнд дулаахан хүн байна. Буяндарж чинь Ноёд группийн ерөнхийлөгч байхаа их ч олон хүнийг хоолнд төрөсөнтэй энэ гэл нэг танихгүй хүн янз бүрийн нэр өгөөл коммент ороод явж идэгэн. Тэгснээ дунд тэрд нь нэг жоохон 5-6 минутын дараа дахиад янгуудаа оронгуудаа Буяндаржаа тэр биелэгт авгаа гэл ингээд нөгөө хэргийг чинь тухай яриад явж идэгэн. Тэгээ сүүлдээ одоо дахиад нэг хэдэн минутын дараа дахиад өөр нэг нэр өгвөл хин гэдгийг одоо орох болгондоо нэг өөр нэр өгвөл ганцхан л компьютерийн дугаар л гарч ирээд байна. Ингээд энийг бол би яг амьдралдаа анх удаа л үзэж байгаа шүү дээ. Өчнөө л олон бизнесмен, өчнөө л олон нэртэй сүртэй янз бүрийн хүмүүс ямар нэгэн маргаанд ороод хэвлэл мэдээлэлээр зөндөл бичигдчихэл байдаг. Гэхдээ яг Буяндаржийг ингэж сэтгэж одоо өөрийгөө бичүүлчихэл доор нь комментоор одоо хүнийг ингэж чөлөөтэй ингэж бүх одоо хуулийн байгууллагыг доромжлоод, хэвлэлийг доромжлоод, маргасан хүнээ доромжлоод, гэр бүлийн доромжлоод, үр хүүхдийн доромжлоод ингээд нэг олон хүн сэтгэл орж байгаа юм шиг ард түмэнд ойлгуулах гээл өөрөө нэг компьютерийн ард суучаад тэр нь болохоор зэрэг нөгөө коммент руугаа нэг л дугаараас л орж ирж байгаа гэдгээр л тогтоогдчихж байгаа байхгүй юу. Тэр тухай л их чинь жоохон цусган ярьсан. Тэгээд яг энэ асуудлаар бол тэргүй би хэрэг маргаан шийдэгдээд эцэслэн шийдэгдсэний дараа энэ асуудлаар бол гомдол гаргацсан байгаа. Тийм учраас энийг бол дэлгэрэнгүй танилцуулна. Бас харуулах юм да. Олон нийт бол зөвхөн зарим талаар бол биелэгт Буяндарж гэсэн хоёр хүний магаа яваад байгаа юм л да. Яг өнөөдөр 1999 оноос эхэлсэн Буяндарж гэдэг хүний олон удаагийн үйлдэлтэй одоо зайлшгүй хэлсэн гэсэн асуудлууд явагддаг шүү дээ.
тий одоо энэ хэрэг дээр ч гэсэн одоо та хавхшаа тогтоцсон байна гэж. Өшөө бас хэрэгүүд байгаа юу? Ер нь хэдэн зүйл ангитай явж байгаа юм бэ? Ямар зүйл ангиар зүйлсгсэн бэ? Гээ буян дорж гэдэг юм тухай. За гүнрэг жавын буян дорж гэдэг хүн бас өшөө хүмүүсийн хохироос нь надтай цуг хохирогчоор Хятад улсын 2 иргэн явж байгаа. Өшөө Эрдэнэбаатар гээд одоо Diamond Trade гоцод компани захирал байсан билээ. Тэр хүнтэй бол 10 жил маргасан. Тэр хүнд бол төлөх өрн шүүхэн шийдвэрээр нэлээд олон жил үргэлжилж байгаа. Ийм хүн явж исэн. Одоо сая бол Эрдэнэбаатар шүүхтээр яг хохирогчоор тогтоогдож ирсэнгүй. Тэр хэрэг нь тусгаарлагдсан уу? Эсвэл одоо эцлэн шийдэгдсэн. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. За ингээд ямар ч байсан буян дорж бол бусдыг одоо залхим эхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйл ингээ яллах дүгнэлтээ авсан байгаа. Дээрээс нь Knight Construction хувьцаат компанийг бэлэгт гэдэг хүнд худалдчаад түүнийг одоо эргүүлж авахын тулд нутгийнхаа шүүгчийг ашиглаад хууль бус шийдвэр гаргуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ одоо дандаа тухайн үедээ надад худалдах үеийн захирал байсан тэр үеэл Батжаргал гэж хүнтэй хуульцсан. Дээрээс нь өөрийнхөө дүү Ууган Баяр гэж хүнтэй хуульцсан. Дээрээс нь өөрийнхөө ах Дамжин дорж гэдэг хүнтэй хуульцсан. Ингээд энэ бүлэг хүмүүс ах トゥ хүмүүс бүлэглээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд хууль бус шийдвэр гаргуулад ингээд явсан нь бол тогтоогдсон. Тийм учраас хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг зүйл ангитай. Мөн 3 дугаарт нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо нэр бүхий хэвлэлийн ажилтнтай өгсөн хуульдаж одоо нэр төрөлд нь халдаж гутаанд оромжилсан гэдэг зүйл ангитай. Дээрээс нь дангаараа одоо энэ маргалтаад байгаа бэлэгт гэж хүнийхээ хүнд гинт хэрэгт гүтгсэн гэсэн ийм зүйл ангиуд дээр би 4 зүйл анги дээр хохирогчоор явж байна. Буян дорж гэдэг хүн бол 1900 бид түрүүнд бас ярианд хэлсэн 1999 оноос эхлэн янз бүрийн асуудалд оролцож байсан гэдэг. 2 удаа шүүгчсэн байгаа. Энэ удаагийн шүүх бол одоо бас гадуур зарим хэвлэлээр бол болохгүй болох магадлалгүй. Яагаад гэвэл буян дорж гэдэг нь уснаас хоороо гарчдаг гэсэн тийм бас шүүм байдаг л да. Таны бодол ямар байна? Би бол яг шүүх хурлыг болохгүй гэж бол бодохгүй байна. Ер нь бол энэ шүүх хурал анх удаа зарлагдаад энэ буян дорж гэдэг хүний одоо гин буруутай юм уу, гин буруугүй юм уу гэдгийг тогтоогоод ингээд шүүх хурал эцлэн шийдэгдэж чинь анхан шатны шүүх хурал гэж бол бас итгэхгүй байгаа. Яагаад гэвэл буян дорж гэдэг хүн одоо зөвхөн Эрдэнэбаатар гэдэг хохирогчийн ярианаас нь сонсож байхад энэ хүнтэй одоо 27 удаа шүүх хурлаар орж 27 удаа одоо ямар нэгэн шүүх хурлыг одоо хойшлуулах эсвэл одоо яадгийн удаашруулах янз бүрийн худлаа хоосон баримт гаргаж ирэх янз бүрийн юм шалгуулах энэ төр гээд ийм аргуудыг хэрэглээд энэ тэндгүү болохгүй тийм хүсэлт гомдолтуудыг гаргаж хүлээж авахаас гарцаагүй байдал туйлын байгууллагыг оруулж ингэж явсаар байгаад 10 жил үргэлжлээд 27 удаа шүүгдсэн гэсэн ярилцлагыг угаасаа өөрөө ч өгдөг штэ саний хэвлэл дээр тавьсан байдаг штэ. Тийм надад ч бас тэгж ярьжсэн. Тэгэхээр энээс нь харахад бол анх удаа зүгээр зарлагдаад шийдчих нь бол юу л бол та гэж бодож байгаа. Гэхдээ бол одоо бид нар 10 жилийн өмнөх байтгаа 5 жилийн өмнөх тэр байтгаа нодон жилийн өмнөх юмгүй шүүх цагдаа хуулийн байгууллага бол шинжилэлд нэлээд сайн өртөж байна. Нэлээд сайн шинжилэл явуулж байна. Шүүхтэр одоо очисон л бол хэргийг одоо эсвэл одоо хэрэг муу юм бол батлаад тэр ялын нөгөөд явуул эсвэл хэрэг биш юм бол цагаатгаад одоо энэ хүний энэ хил амнаас нь салгаа гэдэг нэг ерөнхийлөгч ч өөрөө анх шүүхийг шинжлэх гэж гарч ирж байхдаа ярьжсэн. Тэр утгаараа бол шүүх дээр ирсэн хэрэгүүд сүүлийн үед анзаарч байхад айгүй хурдан шийдэгдээд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас анхан шатны шүүх хурал маань ямар ч байсан эх 7 хоногт зарлагдсан байгаа үгээрээ бас шийдэгдчих болов гэсэн горлог бас байгаа. Та хоёрын маргаан бол зөвхөн 2 хүний тухайн хүний гэхээс илүү олон оршин суугчдын асуудал хөндөгдөж байгаа л да. Тэгэхээр энэ Сэрэн 88 ороод манай одоо тариулан гэдэг нэртэй болсон. Тэгэхээр энэ нэр нь асуудал нь яагаад өөрчлөгдөж гэсэн бас нэг иргэд байсан бол гэж асуух болов уу гэж бодож байна.
Яг хөө энэ бол Цэлэнг 888 гэдэг төсөл боловч энэ бол ерөөсөө хин нэгэн хүний өгсөн оноос нь л нэр штэ. Насан туршийн одоо хин гэдгийг намайг жишээлбэл бэлэгт одоо буян дөржиг бол буян дөржил гинэгээд аав ээжээс өгөөд ингээд патентжуулаад иргэний өмнөлөх өгөөд өгсөн ийм нэр биш. Энэ бол хин нэгэн хүний л төсөл. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлж явах явцад манай энэ одоо барилгын арын дэмж дээр Таравлан гэдэг ийм аюу бас ард түмнийхээ итгэлийг хүлээсэн ард түмэндээ аюу гоё үйлчлдэг бас мундаг чадaltaй ламнартай ийм хийд байдаг штэ. Тэгээд энэ хийд мэн бол үеийн үед насан туршдаа л одоо ард түмнийхээ сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулаад мөнхийн оршин тогтно энэ талбай энэ орон зай дээр бид бөгөөд миний компани бол энэ төслийг хэрэгжүүлээл энэ ойр орчныхоо тосгоныг хорголлоо бариад зам талбайгаа янзлаад одоо нэг 2-3 жилийн ажил үлдэж байна. Энэ бүх юмнуудаа хийгээл манай компани бол хүссэн хүсээгүй энэ дээрээс яваад өгнө шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг дор байшилтай хотхныг тэнд нэг таравлан гэд байж хахад нэг сэлэнг ч юм уу, нэг нь одоо ургамал ч юм уу, нэг нь бол дархан ч юм уу тий. Ингээд заавал нэг өөр өөрийн байр сууриас өөр нэр өгөөд ингээд учир нь олдохгүй юм байлгаж яхаар энэ доош нь тогтнож байгаа энэ сайхан буйны үйлс хийж байгаа хийдийнхаа нэрээр нэрлэлчүүл ерөнхийдөө бас утга хацалдааны хувьд ч гэсэн оршин тогтнож байгаа хүмүүсийнхаа хувьд ч гэсэн бас зүгээр юм болов уу гэж бид нар ярилцаал тэгэл энэ таравлан гэдэг хотхон болгоё энэ хийдийнхаа нэрээр таравлан хотхон болгоё гэдэг шийдэл түрээд таравлан хотхон болгосон. Энэ дээр бол нэр сольсноор ямар нэгэн залилангийн асуудал байхгүй, нэр сольсноор хин нэгийг хурам ихэлсэн асуудал байхгүй, хин нэгний патентэлсэн ч юм уу одоо нэрийг хулгай хийгээд булааж аваа тавьсан юм бол огт биш. Тэр ноёд группээс гаргаж байгаа сэрэмжлүүлэг гэдэг юм дээрээ тэгж бичээдээ лээ. Гол нь би бас ярих гэж бодож байгаад мартсан байсан чи харин өөрөө сануулад энэ таравлан гэдэг хотхон гэдгийг хараад ороод ирсэн баг тий. Тэгээд асуучлаа. Тий. Тэгээд энэ дээр бас энэ дээр нэг юм их чинь нэмээд хэлчихье. Энэ ноёд группээс гаргасан сэрэмжлүүлэг гэдэг юм дээр бас нэг шийдвэр гүйцэтгэлээр одоо битүүмжлэгдсэн байр орон сууцыг зараад ашиг олоод байх ингээл бас нэг тийм юм бичээл явуучих юм. Тэгэхээр зэрэг ийм юмыг болохоор зэрэг би одоо зориуд энд харуулъя гэж бодож байна л да. 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан энэ Монгол улсын нэрийн өмнөөс гээд ингээ 2254 гэсэн энэ Сүхбаатар дүүргийн иргэний шүүхийн шийдвэр эдгийн. Энэ шийдвэрээр 13 оны 6 сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэлийг бүр өсөн цоцолцсон. Тэгээд энэ бол хүчин төгөлдөр болчихсон шүүхийн шийдвэр. Энэ дээр хинч дааж залдаагүй. Яг гэвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа угаасаа нөгөө шүүхэн хууль бус шийдвэр гаргаад хууль бус шийдвэрээр явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусал явагдчихдаг байхгүй юу. Тэгэхээр энд нь би гомдол гаргаад энийг бол хэлцүүлээд 12-ны өдөр ингээд цуцалцсан. Тэгэхээр зэрэг энэ компани дээр одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гүйцэтгэл ч юм уу, цагдаагаас ч юм уу, одоо боркоор шүүхээс ч юм уу битүүмжилсэн эд хөрөг, битүүмжилсэн одоо бичиг баримт одоо хэрэгэл ашиглахгүй байхыг одоо компани захирал байхгүй даалгасан ч юм уу, сануулсан ч гэдэг юм одоо яг энэ ноёд группийн сэрэмжлүүлэг гээд инфоцгийн юм дээр тавиад байгаа шиг тийм юм ерөөсөө нэг ширхэгч байхгүй, огтч байхгүй. Тэгэхээр би бас энэ Монгол улсын нэрийн өмнөөс гээд энэ шүүхийн шийдвэрийг бас харуулчих гэж бодож байгаа. Тэгээд татаад аваад бас тодорхой харуулчих нь үсттэй. Энд дээр бол бүх юмнууд нь тодорхой байгаа. Тий.